Түгш намайг үздэг үзэгчд дунд яг ухаалаг утас өрдөг хідэн хүн байна. Судалгаа авъя. Тэгээ та хэд одоо ухаалаг утсаараа стил тэгэл янз бүрийн босон бодлоогүй бичлэг гүйлгэж үзэл тэгэл инээж ханаагаад ямар ч цагийг үр дүнгүй just only wasting the time ингэ байгаад байна уу? Болохгүй штэ. Одоо яг үннийг хэлэхэд бол би энэ гар утсан дээр анх энэ нэвлүүлэг хийж сурахыг бол өөрөө яг би даад сурсан. За ганцхан надаас яг хоолны мөнгө төлж надаас суралцах албагүй л дээ. Өөрснөө хэрвээ яг сурах гэсэн хүсэл сонирхолтой хүмүүс байвал угаасаа энэ тэндгүү бас үнгүү тодорхой хэмжээний элементарны ингээд эхлэл хэсгийн бичлэгүүдийг заасан одоо ингээд үнгүү заасан тийм вебсайтууд, пэйж хуудасууд хувь хүмүүс зөндөө байдаг. Тэгээд яг үнэхээр сурах гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүмүүс бол за бас та нэрээ энэ сошиал энэ платформ дотроос ханаас ч хамаагүй ухаа түнхөөд өөрөө бас ингээд хайгаад олоод ингээд сурдаг байхгүй юу. Гэтэл би та бүхэнд ингээд бэлэн будаа ингээд бүр ингээд бүх юм нь бэлэн им хичээлүүдийг ердөө ингээд хоолны мөнгөөр зааяа гэд ингээд одоо бараг сар болох гэж байна. Сар арай бол хүрээгүй байна те. За тодорхой хэмжээний сурагчдтай болоод айгүй хөөргөн явж байгаа байхгүй юу. Тэгээ яг үгүй үнэхээр өөрснөө сурах гад бас ингээд эхлэхийн тавьчаад бүр нарийн ширээ юм мэдхгүй бол над нэг хоолны мөнгө төлөөд миний хичээлүүдийг авч болно. Эсвэл би өөрөө би дагаад ста нэрэ энэ онлайн энэ интернетийг чи ухаж агаад сурчин гэвэл бас болж юм тийм ээ. Тэгээ зөвхөн ер нь цагийг бити үр ашиггүй өнгөрөөгөөч ээ. Нэгэн тал одоо үнэтэй цайтай тэдэн саяар эдэн зуун мянгаар ухаалаг утас барьдаг л бол одоо ерөөсө толгойтой гэсэн болгоно л гар утсаараа бичлэг хийж тодорхой хэмжээний платформуудыг хөгжүүлээд явж штэ. Чадчих штэ. Та нарт ч чадахгүй мó? Чадах ёстой үсттэй.